За энэхүү видеогоо бүх найрамдах Солонгос улсын Кванду далаагаас бүсгүүчүүдтэй мэдчилж хүргэж байна. За өнөөдөр агаарын хувьд гэх юм бол нэлээд бүрхэг хэдий ч маш халуун байна. Тэгэхээр нарны тосоо бас би тогтмол хэрэглэсээр л явна. Тэгэхээр та жилийн 4 улиралд нарны тосыг хэрглэж хэвшснээр эрт хөгшрөлтөөс арьсаа хамгаалж чадах нь, арьсны эмзэгшлээс арьсаа хамгаалж чадна, за мөн арьсны чигшил алдагдахаас арьсаа хамгаалж чадах нь. Та тэгэхээр нарны тосыг сонгон авахдаа SPF 50 буюу нарнаас ялгардаг хортой туяанаас 9-өөс 11 цагийн туршид хамгаалах нарны тосыг сонгон аваарай. За мөн PA4 нэмэх буюу хамгийн сайн хамгаалттай тосон дээр байдаг тэмдэглэгээ бол PA4 нэмэх байж байдаг. Тэгэхээр нарны тосыг тогтмол хэрэглэж заншснаар арьсаа ихшд хөгшрөхөөс сэргийлэх бүрэн боломжтой. Ялангуяа нарны идэвхжлийн улирал буюу зуны улирал нарнаас хамгаалахын тулд сарвчтай малгайг тогтмол өмсөх, нүдний шилийг тогтмол зүүх, за мөн нарны тосыг гэрээс гарахаас өмнө 20 минутын өмнө тогтмол түрхэж хэвшээрэй.